Өглөөний мэнд. За сайн бацгаана уу? Юу яцгаана? Би миний дух юм болцоод байхандаа. Энэ амар сонин зузаан эсгүүд нь хууларчаад нэмгийн эсгэрд нь хуулрааг байгаа. Өнөөдөр бүгдээрээ DIY бичлэг хийнэ. За миний өрөө одоохондоо ямар байгааг харуулъя би танаас. За ингээд би комодо зарсан шүү дээ. Тэгсэн чи одоо комодны оронд юуч байхгүй байгаа. Одоо тэгээд энэ дээр тавих юмнуудыг би түр ингээ гаргаад тавьсан байгаа. Тэр миний нүрэ бодож байгаа бодох байна. Зурагтаа би зарна гэж бодож байгаа. За тэгээд юмнууд агааз энд тэрэн дээр ирэх юмнууд тэгээд миний комодон дотор байсан юмнуудыг би бүгдийг нэг ширээн дээр тавьсан. Тэгээ одоохондоо ийм л байна да. Одоо энэ дээр би полкин тэгээд бас толио хийж чадвал хийжмээр л байна. Толио би хамгийн гол нь яаж хийх вэ? Өнөөдөр одоо тэгээд би өөрийгөө бэлэн болгож авах хугацаанд Нико манайх руу ирж байгаа. Тэгээд Нико манад ирчээ бид хоёулаа Нико модорын мэддэг байхгүй. Тэгэхээр надад туслаад энийг хийн гэж бодож байгаа. Тэр хугацаанд би өөрийгөө гэлс бэлэн болгоод эрэхт нь илүү тутан нүрэ бодож модохгүй тийм ээ. Тиймэрхүү л байна. Тэр нэг шалан арчичтэй юм арчих жоох юу шүүтчтэй юм уу? Тий, нийл ус мөс байгаа юм чи. Та нарын ус нэрээ хэр унж байна? Минийх амар унаад байгаа ш зүйлүүд. Яагаад юм бүү мэд. Өчигдөр усанд орсон. Fresh. За нэг тиймэрхүү. За ингээд Нико манад ирвээ. Тэг бид хоёр ер нь ерөнхий юмнуудаа харж агаад юу хийх үү, юу хийхгүй байх уу. Тэгээд одоо явж дэлгүүр явах чинь дэлгүүр яваад авсан юмнуудаа одоо үзүүлнэ. Яна миний өрөөг гарчаач. За бид хоёр дэлгүүр явах чинь дэлгүүр явах тагаа. Ийм мод авсан. Энээс 5 ширхгийг авсан. 5 Stück haben wir. Bought 5 of these wood. Yes. Ich mache mal translating, okay? Okay, und wir haben 2 von dieser Bretter. Aber ihm тавцнаас хоёрыг авсан. Энэ And we болохоор bought 2 таны of these things. things. Yeah. Тэгээд noch von den Innes арыг авсан. Davon haben wir sogar 10 Stück gekauft. Ich dachte, du translated in English. We bought 10 of these. Yeah. Хаваа хоёрыг авсан. Энэгээр юугаа тайлаа авч байгаа. Das ist Kleber und davon haben wir that's glue and we have 2 of them. За хамгийн түрүүнд бүгдээрээ артлаа янзлаад бэлтэж гин, зай гаргаж гин. За ингэж зай гаргаснаар дараа нь ажиллана. Дараа нь бид нэр ингээд бит хоёр ч явахтай. Энэ модоо хэр цаашаа түлхэх үү, хэр наашаа зайтай байлгах уу гэдгийг харж үзэж гин. Энэ өөрөө 2 м мод ахгүй юу? Тийм тэгэхээр яг 2 м модоо яаж хийхээ сайн бодож байгаа. Энд одоо ард нь арай нэг турбаа гүйж байгаа юм биш үстэй. Гайх чинь. Тэгээ би өстө мэдгүй. Гэтэ зүгээрээ хийчихээл гэсэн. Тэгээ одоо хийчих. Wie kann ich das gucken? За одоо ингээд aber mein Sink ist auf der anderen Seite. Энэ цагаанаа хийгээд дараа нь энэ болонгуудаа тогтоож байгаа. Болонгуудаа би албаар яг дээрээс нь ер нь нэг гоо тэгсэн байхгүй. Дээрээс нь хийхээр ер нь алдаа амар харагддсан юм аа. Тийм болохоор ер нь жоохон нааш цаашаа хөдөлгүүл дээр ах гэдэг. Надад тэр санаа нь амар таалагдсан. Ягаад вэ гэхээр модоо хөдлөх юм бол нэг юм органик харагдах юм шиг санагдаад надад. Тэгээд ингээд баруун зүүн дандаа 10 см ингээд хөдөлгөө явсан. За ингээд тэгэхээр нэлээд сайн хэмжиж агаад 7 хэмжиж нэг ахтал гэдэг юм болж байгаа. Тий. Одоо тэгээд энэ болонгуудаа эхлээд тогтоочоод тэгээд ер нь одоо ингээ анзаарах юм бол жоохон баруун хөдөлсөн байгаа болно. Тэгээ одоо ингээд бид тээр нэгээр болонгуудаа тогтоосон юмнуудаа шууд юу цаашаа шүрүүпдээд те. Тэгээд бэлтэж гин. Энэ мод нь өөрөө ерөөсө зүсээгүй 2 м мод байгаа. Тэгээд тавьж үзээд хэр тэгшгэн байн шалгаад тэгшгэн байн гэдгийг ингэж шалгасан нэг аяг аваад энийг класс агаад энэ дээр юу зураас зурцсан тэрийгэ тавиад зурааснаас хэр дали байна гэдгийг шалгаа явсан. За. Ер нь инженер биш ч гэсэн гайгүй математикчд ингээл болгоцсон шүү дээ. Ягаад би Никог дуудсан бэ гэхээр манай Нико ч өөрөө мотор юм хийдэг байхгүй юу? Тэгээд нөгөө нэг лагер дээрээ за мужаанч явахтай мотор юм хийдэг өөрөө.
Тэгээ энд ингээд хамгийн дээдлийн мод нь штэ тий. Хамгийн дээдлийн полк штэ. Амар далил харагдаад болж өгдгүү. Тэгэд би бүр гайхаад за энэ яага ингэж амар далил харагдаад байна гэд. Эндээс одоо ч гэсэн нэг юм жоох эвгүй харагдаад байгаа хамгийн дээдлийн хоёр нь. Тэгсэн чинь хамгийн сүүлд нь бараг тавьж байсныхаа дараа ойлгосон штэ. Одоо ингэ тавьсан ч амар далил байгаад бити нэг ойлгохгүйсэн аахгүй нэг л далий харагдаад налид чи наа усаа тавьтаа гэдэлгсэн чи ууланд тэгшгэн байгаад байгаа заа юу. Тэгээ би за Нико чи тэрэн дээр зогсож байгаад миний орны дээрээс хардаа холоос гэсэн чи за байж байгаараа гэдгсэн аахгүй. Тэгээд цаадах чи яваад харсан тэгсэн чи уулан тэгшгэн байна да. Тэр зураас яг л тэгшгэн биш тэг гэл. Тэгээ ойлгохгүй заа юу. Тэгээ дараа нь ингээд бодоод исэн чи булан нь өөрөө нөгөө нэг тал руугаа арай урт ахгүй юу. Тэгсэн чи булангаа буруу харуулсан заа. Тэгсэн чинь цаадах чи ингээд үзэг тавьж маваад энэ үзэг өнхөрч ийн үү шалгах юм алхах гэв. Тэр ойлгохгүй байхгүй ягаад ингээд али харагдаад байгаа нь. Тэгсэн чинь явж тэр нэг юу булангийн буруу харуулаад тавьсан байсан. Тэгээ тэрийг нь дараа нь янзалсан л та. Гинт ухаарангуудаа эхний өдрөө ерөөсө ухаараагүй. Энийг 2 өдөр хийсэн полк байгаа. Тэгээд тэр амар сонио ингээд дали харагдаад байгаа сте эндээс. За ингээд юмнуудаа тавиад полкнуудаа тавиад тэгээд ер нь бол надад амар таалагдсан энэ open space юм open shelving юм нээлттэй юунууд полкнууд. Тэгээ одоо энэ дээрээ бид нар ингээд нөгөө нэг моднуудаа тасалсан амар хөөрхөн би хідэн аймсаа хаях гад гаргацсан байсан байхгүй юу. Тэгээд шууд аймсаа давхруулж өмсөж жагаад бэлиний дээгүүрээ тэгж байгаа л шууд ятс штт. Тасалсан штт моднуудаа. Тэгээд тасалсныхан дараа за 2 дахь өдөр тавтай марилцгоо. 2 дахь өдөр одоо бид нар юу хийж ийнэ вэ гэхээр Нико буцаад хүрээд ирсэн. Энийг бид нар дуусгасан энийгээ таслаад тэгээд нарийн энийг дотоо шөрөвтээд энийг шөрөвтээд ингээ үлдээсэн. Одоо ингээд байнгын полктай болсон. Одоо би хийж байгаа юм болохоор энэ арайхнуудыгаа юу хэмжээд гаргаж байна. Энэ талаа одоо хийнэ. Талныхаа ард болохоор иймиг авсан. Энийг нарийнхан тавцсан. Яа, хит ханаг энэ дээр амар ажилласан. Энэ гоё харагдах юм шиг байна. Тэг. Миний өрөө ингээ одоохондоо амар замраг байгаа. Зурагтыг би зарах гэж байгаа нэрээ. За тэгээд Никотой өчигдөр нь оройн бит хоёрын нэг юу тавцангуудаа нэгэн дээр наагаад талныхаа артлыг тэгээд тэрийгээ ингээд юу хөндрүүлээд би папкнуудаа тавьсан байгаа. Миний бичиг баримт бүх юм байгаа тэр дотор. Тэгээд юуны студийн коллект үзчихсэн юмнууд байгаа. За тэгээд талнуудаа тавьж үзээд за нэг иймэрхүү болох юм байна гэж шалгачаад тэгэл ер нь сууж исэн да. Тэгээд наахта фейлдсэн заяа одоо харал. Хөөе би амар капут бороо ичлээ нэг юм яах вэ? Миний тал бэлэн болж юм л да. Тэгсэн чинь энэ талаасаа бүгдээр ингээ хазаагаад ингээ явцсан байх юм. Энд би нэг яаж авах юм гэдэггүй буцаад. Хайраа юм байсан. Яах вэ би амар ядраад Нико явцсан. Би энийг ингэж амар дали болно гэж яаж мэдхий. Энд байгаа энэ аим шиг юм ямар ч хийсэн полкон дээр тавьчих уу? За ингээд фейлдснийх полкнуудаа гоё болгохоор шийдлээ. Энэ бол миний полкны эцсийн вариант биш. Би зүгээр л ямархуу болох нь үзээд ямар цэцгийг хаана тавиул зүгээр юм бол гэд харж байгаа. Тэгээд эцэст болсныг нь одоо би өөр юмн дээр үзүүлээ. Энэ зүгээр би амар олон цэцэгтэйг гин тухаарсан штэ энийг харчаад. Тэгээ юу яаж тавихаагаа одоохондоо мэдэхгүй явж байгаа. Тэг ямар ч хэсэн цэцэгнүүдэд тавьчих гээд тэгээд тэр жинзэнг байна. Хүн орхоод. За ингээд нэгээр нь юмнуудаа тавиад миний корона корнер бас гараад ирсэн. Би таарт гоё юм харуулах уу? За та хараарай. 1 2 гура. You
комплимент талаа хийнэ бүгдээрээ. За би яасан бэ гэхээр дэлгүүр ороод нэг халуун цав байдаг штэ. Тийм халуун цав авцсан. За тэгээд одоохондоо юу бүгдээрээ их хамгийн түрүүнд шалгах хэрэгтэй вэ гэхээр Нико энд байхад бит хоёрын нэг энийг доотлын энэ тавцныг ингээд наасан баггүй юу? За одоо миний бодож байгаа юм юу вэ гэхээр одоо би хамгийн түрүүнд нөгөө нэг асуудал чи юунд байсан бэ гэхээр юу хитрхи өргөн байсан шүү дээ. Тэгээ тийм болохоор би халуун цав аваад цаасны утга авцсан байгаа. Одоо миний хамгийн түрүүнд хийх ёстой юм болохоор бүх талнуудаа нэг тал руугаа амар их шахаад наах чаа. Ойлгомжтой нөө. За энэ нөгөө нэг наасан юмнуудыгаа би орхичоод одоо дээрэс нь шинээр нааж эхэлж байна. За тэгээд бас хэцүү байсан. Одоо би тэгээд жоохон юу яаж байгаа готарж байгаа ягаад ингэж наасандаа ойлгохгүй байгаа. Явж миний талнууд амар сонирн болчих шүү дээ. Тэгээ одоо би ахиж салгаж байгаа шинээр наад юм уу гэж бодож байгаа. Тэгээ бас би нэгийг хагалцсан. Одоо би та нарт эцсийн вариантыг үзүүлэхдээ харуулъя заа юу. Тэгээ энэ дээр болохоор би арамын тааруулах гад зүсэж гин. Ийм ер нь том DIY project-ууд байна шүү дээ. Мэргэжлийн юмгүй л бол айгүй хэцүү юм билээ. За саяны дуу оруулж байсан Амина энд байна. За эцсийн миний полк ийм болсон. Тэгээд тойл нь ийм болсон. Толио яаж хийж агаад гайгүй босгоцсон. Тэгтээ би нэгийг хагалцсан гэсэн шүү дээ. Тэрийг надад харуулъя. Тэр хаа. За тэгээ юу нь бас амар сонирн болсон бэ гэхээр надад таалагдахгүй байгаа вэ гэхээр ингээд тойл нь ингээм үгүй одоо яг би яг яасныг нь ойлгохгүй байгаа. Гэхдээ миний одоо төсөөлж байгаагаар юу алдаа нь юун дээр гарсан бэ гэхээр нөгөө нэг толио бүгдийг айгүй адилхан юутай юутай одоо ингээд хэмжээтэй наагаагүй. Өөрөөр хэлбэл заримыг нь би тэр шингэн цавгаар нагаа, шингэн жоохоо тэр цагаан цавгаар нагаа, заримыг би наадаг скотчиг юмар хоёр талдаа скотчиг юмар нагаа, зарим нь халуун буугаар наацсан баггүй. Тэгсэн чинь зарим бүгд ингээд яг тэгшгэн наалдаагүй, зарим жоохоо ингэж наалдаад ингэсэн болохоор тал нь бүгдээрээ ингээд нэг тал шиг биш, дундуураа амар их юм нааш цаашаа юм зөрүүтэй болцсон. Тэгээ өөрийгөө ингээд бүтэн харахад жоохон асуудалтай. Тэгээд жоохон уур хүргээд байгаа. Тийм болохоор би шинээр наая гэж бодож байгаа. Тэгээд тэртээ түрүүнийг хагалцсан би угаасаа шинийг авах хэрэгтэй болсон. Миний полк болохоор надад одоохон амар таалагдчихж байгаа. Би юугаа зурагтаа зарж амжаагүй л байгаа. Надад их заван байхгүй. Тэгтээ одоо би хаалт харуулъя. Эцэст юу болж таарсан бэ гэхээр тэр нэг хоосон зай байгаа. Зин хоосон зайн дээр хин миний микрофон чихвч энэ төр орж ирдэг. Энд байгаа зайн дээр миний камер орж ирнэ. За ингээд харах юм бол би унждаг цэцэгнүүдээ ерөнхийдөө дээр нь тавиад тэгээд миний папкнууд байна. Тэгээ иймэрхүү болсон байгаа. Бежараа. Хамгийн доор байгаа тэр юмнууд шүү дээ, тий. Тэр юмнуудад би тагийг одоо олж хийн. Тэгээд юуг нь болохоор хайрцагнуудыг нь зурагтаа зарсны дараа тэнд зай гарангуут нь өөр хайрцагнууд олж тавина. Тий. За нэг тиймэрхүү байна одоохондоо. Миний полт надад амар таалагдж байгаа өнгөнч тэр гар. Өнгөнч тэр одоохондоо миний өрөө одоо хүртэл жоохон модны үнэртэй байгаа. Нэг модоо өрөөндөө тасалдсан чинь амар тийм тос мод руу шингэж байгаа өндөр нь байгаад байгаа. Тэгээ бас нэг шинэ юм болохоор Нико нөгөө юулуугаа явцсан. Үгүй сая хагасаа бүтэн сайнаар нөгөө лагер руугаа явсан. Тэгээ лагер дээр нэг мод байсан гэ. Тэгээд би тэр модыг авъя гэд дээр үеэс хойш яриа л байгаа байхгүй юу. Тэр модыг болохоор энэ дээр идэг полкныхаа оронд тавья гэж бодож байгаа. Тэр нь амар органик юм зүсэлттэй мод байхгүй юу. Тий. За нэг тиймэрхүү байна. За тэгээ энэ полко хийгээд ашгүй гоё алгачлаа. Одоо миний дараагийн бодож байгаа юм болохоор ингээд өрөөнийхөө илүү дутуу үлгөөтэй юутай юм илүү дутуу онгорхоо байгаа юмнуудаа бүгдийн далд хиймээр байна. Жижигхэн хайрцаг хийгээд тэгээ полкныханд хамгийн доор нь ингээд хайрцагтаа өрөөдөг ч юм уу те. Ингээд ил юм байлгах юм бол полкн дээрээ л байлгадаг ч юм уу. Тэгээ нэг тиймэрхүү юм хийхгүй бол надаа бас л одоо хүртэл амар жоохон замраагүй талдаа харагдаад тэг өрөөгөө гоё олгоод нэг гэртээ айгу дуртай ирээд
туртай цэвэрлээд гардаг болж байгаа. Надад таалагдж байгаа. Тий. За нэг тиймэрхүү байна да. DIY project-ууд энэ айгүй сайн болсон, энэ амар fail болсон. За баярлаа. Баяртай. Би бичлэгийг үзсэнд тэгээ дараагийн бичлэг хүртэл баяртай. Энийг би хамгийн түрүүнд гэлс оруулж одоо тэгээ энэний дараа яг ийм суусан ийм ахаад нэг бичлэг орж ирнэ. За баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Нэрээ хэлэхэд байна штэ миний энэ 10 цент гэдэг энэ гинж надад амар таалагдаад байгаа сүүлийн үед энийг би амар их зүүж байгаа. Шарынч тэр, цагаанынч тэр. Цагааныг би яга өнөөдөр зүүж байгаа вэ гэхээр өнөөдөр би энэ сахин хүртгэ өмсөн сахин өмсөн. Тэгээ энэ сахих цагаан юутай болохоор цагааныг зүүцэн. Тэгээд цагаан буговчтай. Эмэг болохоор цагаан шарын ийм холимог. Тэг. Цагаан шарын холимог болохоор дээдлийн эмгэн шар. За баярлаа. Баяртай. Хайртай шүү. Энэ 10 центийн надад амар гоё таалагдчихаа. Та нар бас аваарай за. За бай.